За 11 нь болохоор биднэрт нэгэн шулуун, нэгэн тойрог байна. Энэ систем дэх моринууд ялгаатай хэлээр огтлцдог бөгөөд тэр хоёр цэгийн огтлын цэгүүдийн хоорондох зай язгуудаар харах юм байна. А таг бол гинэ. За тэгэхээр одоо бүгд эндээс ингээ тэр А цэгийн эхний огтлж байгаа цэг нь болохоор x1, y1, хоёрдугаар огтлын цэг b-г нь болохоор би x2, y2 гэж хэлж. За тэгэхээр би А, B хоёр цэгийн хоорондох зайг олохдоо яах вэ гэсэн чинь B-гийнхаа эхнийхээс А-гийнхаа эхнийхийг хасаад квадрат зөвшүүлээ. Энэ y2 шүү. Хоёрдугаар координатаас нь хоёрдугаар координатыг хасч квадрат зөвшөлтөд зургарч. За нэг болгож байгаа гэсэн үг. Энэ л одоо манай язгуудаар харах өгсөн гэсэн үг байхгүй юу? За тэгвэл би эндээс аль нэг алын жихоо за x-ийг бол. Тэгэхээр y-гээс хасах нь 5 юм байна. Тэгэхээр үргэлж эндээс манай x1 нь бол y1-ээс хасах нь 5 гэсэн үг. x2 нь бол y2-оос хасах нь 5 гэсэн үг. За тэгэн дээрээ орлуулчих. За хоёлаа язгуур дамжин квадрат зөвшүүлээд x2-ийн хооронд y2-оос хасах нь 5-ын x1-ийн хооронд y1-ээс хасах нь 5 байна. Тэгээд квадрат зөвшүүлээд нэмэх нь y2-оос хасах нь y1-ийн квадрат. Тэгээд хоёулын квадрат төвшүүлц учраас язгуу нь арилжина. За энэ нэг шүү. Тэгэхээр y2-оос хасах нь 5, хасгаал задлаа, нэмэх нь 5, энэ квадрат. Тэгээд энэ маань y2-оос хасах нь y1-ийн квадрат тэнцүү 10. За энэ хоёр хураагт чинь эндээс y2-оос хасах нь y1-ийн квадрат гэж байгаа юм шүү дээ. Нэмэх нь энэ адилхан y2-оос хасах нь y1-ийн квадрат энэ маань 10. Тэгэхээр хоёр адилхан юм болж байгаа хоёр ширхэг y2-оос хасах нь y1-ийн квадрат нь 10 буюу 2 хуваачвал y2-оос y1-ийн квадратыг хасна нь 5-тай тэнцүү юм байна. За одоо тэгэхээр y1, y2-ыг л ялгуурыг л агаар илэрхийлэх гэж оролдох нь шүү дээ. За одоо тэгвэл бүгдээ энд яах вэ гэсэн чинь эндээс үсэн ингэчээ. Би одоо энд юу болох гэдэг шүү дээ. X, y2-ийн хоёр y-ийн ялгуурыг л олох гэдэг. Гэтэ энэ ч нэг яаж болохоор л харагдаад байна л да. Тэ эндээсээ бүтэн квадратлаад эндээсээ задлаад тэгэхээр би одоо энийг x-ийн квадрат яг орлуулаад бодсон ч болно л доо. Гэхдээ энд 2a гурчих нь 2a хаалтаас гаргачих. Нэмэх нь 6a хасах нь 5 тэнцүүдэг. Гэсэн надад ялгуур нь хасах 5 өгсөн шүү дээ. Энд чинь хасах 5 орлуулж. Тэгэхээр x квадрат нэмэх нь y квадрат нэмэх нь 2a гурчин ялгуур x-с хань y нь хасах 5. Хасах 5 тавьчих. Нэмэх нь 6 хасах нь 5 тэнцүүдэг. За эндээс одоо би x квадрат нэмэх нь y квадрат маань хасах 10а нэмэх нь 6 гэдэг маань хасах 4а хасах нь 5. За ийм болчих юм. За эндээс арай олоход амар юм а тий. Тэгэхээр одоо эндээсээ бүгдээрээ x-ээ юу гэж оллоо байц. Y-ээс хань 5. За y-ээс хань 5 энд орлуулчих. Тэгэхээр эндээс y-ээс хань 5-ын квадратыг нэмэх нь y квадрат хасах нь 4 хасах нь 5 тэнцүүдэг. Тэгэхээр y квадратаас хасах нь 10y нэмэх нь 5-ын квадрат 25 нэмэх нь y квадратаас хань 4a хасах нь 5 тэнцүүдэг. Эндээс 2y квадратаас хасах нь 10y тэгээд нэмэх нь 20 хасах нь 4a тэнцүүдэг. За одоо бүгдийг хоёр тураарчаар y квадратаас хасах нь 5y нэмэх нь 10-аас хань 2. За эндээс одоо y-ийг 2 олчих. Тэгэхээр манай y-ийг 2 маань x-ийн эсрэгээр аваад 5-ын квадрат 25 хасах нь 4-ийг үрчгэнэ. Үрчгэн c маань 10-аас хань 2. Хуваах нь 2. За ингээ y-ийг 2 болчлоо. Тэгэхээр нэг жоох юм гэдэг. 25-аас хасах нь 40 нэмэх нь 8 хуваах нь 2. Тэгэхээр эндээс манай y-ийг 2 маань 5-тэй нэмэх нь хасах нь 8a хасах нь 15 хуваах нь 2. За одоо бүгд чи яасан мэлээ гэсэн чинь манай нөгөө y-ийн ялгуурын квадрат нь 5 гэсэн шин. Өнбөл y2-оос y1-ийг хассан ялгуурын квадрат нь 5 гэдэг юм байна. За тэгвэл энэ хасчил y2 гэдэгт нь 5 дээр нэмэхтэйг нь авчи. Энийг хуваах нь 2. Y1-ийнх нь болохоор хасахтайг нь авчи.
8-аас нь 15-ыг хуваах нь 2. Энэ үнийг квадрат нь тэнцүү 5. За тэгэхээр 1 квадрат болохоор 2-ны 5 дээр нэмэх нь 8-аагаас хасах нь 15. Хасгаал задлчи нэмэх нь 8-аагаас нь 15. За энэ 1 квадрат нь 5 гэсэн. Гэсэн чинь энэ хоёр устж чинь. Тэгээ манай энэ хоёр чинь адилхан чинь 2 адилхан нэмэхээр 2 шиг болоод 2 тураачаар 8-аагаас нь 15 язгууртай л үлдчихэж байгаа юм шүү дээ. Энэ үнийг квадрат нь 5. За тэгэхээр 8-аагаас нь 15 нь 5 гэсэн болоод 8а маань 20 болоод явчих манай а маань за 20-ыг хуваах нь 8. За хоёулангийн 4 тураачвал энд 2, энд 5. Тэгэхээр а нь 2.5 бичээ. За дараа нь ийм матриц өгдөөд матрицын тодорхойлогч нь тэгээс баг. За матрицын тодорхойлогчийг бүгд яаж олдог вэ гэсэн чинь энэ диагонал дээрх элементүүдийг үржүүлээд нөгөө диагонал дээрх элементүүд үржүүлээд хасчих. За тэгэхээр би 4x квадратаас хань 9-ыг өрчгөн 1-ээс хасах 4y квадрат. Энэ маань л тэгээс багах юм x ирэх хосын олондгийг хавтгаад төрслөгнэ. Тэгэхээр эндээс 4x квадратаас хасах нь 9, хасахын нэмэх нь 4y квадрат маань тэгээс баг юм шиг. Тэгэхээр 4x квадратээр нэмэх нь 4y квадрат нөгөө тийш гаргалаа энэ. За тэгэхээр хоёулангийн 2 талын 4 тооч. Тэгэхээр x квадратээр y квадратыг нэмсэн 4-ний 9-өөс баг. За энэ маань юу гэсэн чинь тэг гэсэн зэх төвтэй радиус нь 2-ны 3 гэдэг тойргийн дотор талээс гэсэн үг шин. Тэгэхээр одоо бүгдээрээ тийш x-ийг авлаа. Тэгэхээр 0 0 гэсэн зэх төвтэй 1.5 радиустай тойргийн 9 баг гэж амж энэ маань яг энэ дугуй дээрх хилийн зэгүүд нь орохгүй. Энээс баг гэхээр одоо юу гэсгэрэ энэ тойргийн дотор талын хэсгийг гэсэн. Хил нь болохоор гаднаа тасархаа шамтай. За 13 нь өгсөн А матрицын урууг нь Б-ийг өнбөл А матрицын урууг нь Б-гээд тэгээ уруу матрицынх нь 3 дугаар багны элементүүдийнх нь нийлбэрийг олгоно. За тэгэхээр одоо 3 дугаар ирэмбийн тодорхойлогчийн урууг яаж олдог вэ гэхээр за эхлээд бүгдээр тодорхойлогч нь. За тодорхойлогч нь болохдоо хасах нэг 3 тэг 2 1 2 1 0 1. За тэгчээд ард нь хамгийн ихний баг нь ингэж. Дараа нь 2 дахь баг нь ингэж. За тэгээд яаж болдог вэ гэхээр бүгдээрээ эхлээд энэ яг дээр байгаа 3 таг үрчүүлнэ. За үрчүүлсэн чинь хасна гарч. Дараа нь болохоор дараагийн багны дагуу диагоналд байгаа 3 таг үрчлэхээр 0 гарч. Дараа нь дараагийн энэ 3 багны дагуу байгаа 3 таг үрчүүлэхээр 6 гарч. За тэгээ хасгана гэд одоо буцаагаад яадаг вэ гэхээр энэ багны дагуу. Ингээд энэ 3-ыг үрчүүлээд 6. За дараа нь энэ 3-ыг үрчүүлсэн чинь 0. Дараа нь энэ 3-ыг үрчүүлсэн чинь 0. Тэгээд хасгаар манай тодорхойлогч нь гардаг байна. Тэгэхээр энэ маань хасах нэг дээр нэмэх нь 6-аас хасах нь 6 буюу тодорхойлогч нь л хасах нэг юм байна. За одоо дараа нь бүгд юу болох вэ? А матрицын за би нэг зөв нэмэх гэдэг тэмдэглэж. Зоод гэдэг тэмдэглэж. За одоо бүгд нэг 3 дахь би матриц болно. За тэр матриц маань яаж гарах вэ гэхээр 3-оор 3 багтай. За тэгэхээр би ингэж 9 элемент биш гэдэг нь тий. За тэр 9 элементийнх нь урд нь байдаг ингээ би тэмдгүүдийг тодорхойлгож байна. Тэрний яадаг вэ гэхээр хасах нэгийн за одоо энд байгаа тооны тэмдгийг энэ зэргийн тодорхойлохдоо манай энэ элемент маань 1-р мөр 1-р багны элемент учраас мөр багных нь нийлбэрт нь тэр төшөлж 2 болж байна. За дараа нь болохоор яах юм гэсэн чинь за тэгчгээд дахиад тэмдэг тодорхойлчихдоо. Дараа нь энэ тэмдгийг яаж тодорхойлох юм бэ гэсэн чинь мөн адилхан 2-р мөр 1-р баг нь буюу хасах нэгийн 3 зэрэгт. За дараагийнх нь энд байгаа тооны өмнөх тэмдгийг яаж тодорхойлдог вэ гэхээр энэ маань 1-р мөр 3-р баг нь буюу хасах нэгийн 4 зэрэгт. За дараа нь яг адилхан энд байгаа ингээ бүгдээрээ 9 шиг энд гарах тооны өмнөх тэмдгийг нь тодорхойлгож байгаа. За ингээд хасах нэг ингээд. За энд байгаа тэмдэг нь болохоор мөр багных нь хэлбэр юм байна шүү дээ. Тэгэхээр 2-р мөр 1-р баг нь хэрэг 3 болж байна.
Тэгээд нэгээ нэмэгдээд дараагийнх нь болохоор юу гэсэн чинь 1-р мөр 3-р баг гэхээр 4 гэсэн. Тэгээ энэ 5 энэ 6 болж. Тэгэхээр энэ 3 тэмдгийг бас зүгээр чийжлэхэд амар. За би тэмдүүд бичсны кадрш нэмэх, дараагийнх нь хасах, тэгээ нэмэх, энд хасах, энд нэмэх, энд хасах, энд нэмэх, энд хасах, энд нэмэх юм биш. Дараагийн бүгдээр шууд ингээд тавьчихулна гэсэн юм байна шүү дээ. Эдгээр дээр нь хасах бус нэмэх юм байна шүү дээ. За одоо ард нь явах вэ гэсэн чинь нэг тодорхойлогч өдөрчнээ 2-р бин тодорхойлогч. За ингээ 9 тоо маань. За энэ багтах нь уу? За ард нь ингээд тодорхойлогч өдөрчнө. За тэгэхээр тэнд ямар тодорхойлогч байх гэсэн жишээлбэл энэ тодорхойлогчоо чихэн тул эхний матрицын одоо нөгөө матрицынхаа би одоо энд тоо тавих гэдэг шүү дээ. Энд тодорхойлох гэдэг шүү дээ. Тэгэхээр яг хөөрэ энд байгаа элементийнхаа мөр багны дараад үлдсэн матриц юм чинь. Тэгэхээр 1 0 2 1 1 0 2 1. За дараагт нь юу гэх юм гэсэн чинь энд байгаа гэд мөр багны дараад үлдсэн тоо гэж 3 0 0 1 3 0 0 1. За дараагийнх нь адилхан ингээд дарахаар энд одоо 3 1 3 1 0 2. За дараа нь болохоор энд энэ элемент тавих гэдэг шүү дээ. Энд чи тийм матрик тавих гэдэг шүү. Тэгэхээр ингэж дараад тэгээ 2 1 2 1 юм байна. 2 1 2 1. За дараа нь яах юм гэсэн чинь адилхан ингээд дарчхаар биш одоо энэ голдон тавих гэж шүү. Тэгэхээр ингээд дарахаар хасах 1 1 0 1. Хасах 1 1 0 1. За дараа нь энийг ингээд дарахаар хасах 1 2 0 2. Хасах 1 2 0 2 юм байна. За тэгэхээр одоо энэ ч бүгд яах юм гэсэн чинь дараагийнхтай мөн яг адилхан яг эднэрхээ ингэж дараад энийг авчиж 2 1 1 0. 2 1 1 0. За буруучвал тэгэл баах юу гарна штэ. Алдаа гарна штэ. За гэх мэтлэн би үлдсэн яг саний зарчмаар тавьж байгаа учраас би ингээд тоонуудын шууд тавьчих. За тэгчиж яах юм гэсэн чинь одоо энийг цааш үргэлжлээд одоо тодорхойлогчтой батнаа. Тэгэхээр энэ маань нэгийг үрч ингээд энэ тодорхойлогчийг яаж утгах гэсэн ингэж мөрөөр энэ диагоналаа үржүүлээд нөгөө диагоналын тоог нь хасчихна. Тэгэхээр нэгээс ханаа гэхээр 1 болчихно. За дараагийнх нь болохоор яах юм гэсэн чинь ингэж үржүүлээд 3 ингэ үржихээр 0. 3-аас 0 ясгаар 3. Тэгэхээр уран тэмдгийг хасах штэ. Тэгээд 3. За дараагийнх нь болохоор ингээд 6 тэндээсээ энэ 0 хасчихаар 5 болно. Нэгийг үрчгэн үгүй 5 гинэ 6 болчих. За тэрний дараагийн нь болохоор эндээс 2-оос хасах 2 гэхээр 0 болчих юм. За дараагийнх нь болохоор ингээд үрчгээр хасах 1 ингээд үрчгээр 0 юм чинь хасах 1. Нэгийг үрчгэн хасах 1. За дараагийнх нь болохоор ингээд чинь хасах 2 ингээд чинь 0. Тэгэхээр урдаа хасах 1 байгаа. Тэгээ хасах 2 гэхээр 1 2 юм байна. Дараагийнх нь болохоор нэгийг үрчгэн хасах 1 юм байна. Дараагийнх нь болохоор хасах 1-ийг үрчгэн ингээд 0-оос хасах нь гэхээр хасах 3 юм байна. За дараагийнх нь болохоор нэмэх 1-ийг үрчгэн ингээд үржүүлэхээр чинь хасах 1 хасах 6 гэхээр хасах 7 байх нэ. За тэнгууд нь одоо бүгдийг ингээ эмхтгээд тавьчихаар манай хэдүүлэгч 1 хасах 3 6 0 хасах 1 2 хасах 1 3 хасах 7. За одоо тэгчээд энэ матрицаа бүгдээ хөрвүүлнэ. За санийхаа матрицыг хөрвүүлнэ. Матрицыг хөрвүүлнэ гэхээр яах вэ гэхээр энэ диагоналын тоо болохоор хэвээр байж. За яг гол диагоналын 3 тоо маань хэвээрэж байгаа шүү дээ. За тэгээд хөрвүүлнэ гэдэг нь яг энэ диагоналын хувьд энэ элементүүдийн солиод тавьчихна. Ингээд тэгшинтэйгээр солиод тавьчихна. Тэгэхээр би хас 3 0 2-ыг солихоор энд нь 0 нь гараад энд нь хас 3 гарах шүү дээ. За нөгөө хоёроо энэ диагоналаар солих чинь энд 6 энд хасах нь байгаа шүү дээ. Тэгэхээр хасах 1-ийг энд 6-ыг энд тавьчих нь. Өөрөөр бүгдээрээ энэ гол диагоналаа хөвнөчөөд тэгээд нөгөө хэдийн яг тэгшинтэйгээр солиж байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр энд 3 энд 2 болчихно. За тэгээд хөрвүүлчээд одоо А матрицын уруу чи яаж гарч ийн гэсэн чинь нэгийг хуваах нь А матрицын тодорхойлогчийг үржихэн хөрвүүлсэн матриц. Тэгснэ маань тодорхойлогч маань хасах нь гарсан шин. Тэгэхээр хөрвүүлсэн матриц маань 1 0 хасах 1 хасах 3 хасах 1 3 6 2 хасах 7.
За одоо хасах нэгээр үржүүлж манай уруу матрц гарах нэ. Хасах нэг 0 1 3 1 хасах 3 6 хасах 6 хасах 2 7. За одоо тэгсч биднээсийг уруу матрицыг сүүлчийн багны элементүүдийн нийлбэрийг олгосон шүү дээ. Тэгэхээр нэг дээр нэмэх нь хасах 3 нэмэх нь 7 гэхээр манай хариу маань хэдрэх үү гэсэн чинь 8-аас 3-гээд 5 гарах нь шүү. За 14. За нэг юм системчлэл өгчжээ. Тэгээд шийдэд нэг сэргэзээд за тэгэхээр баахан матрицууд өгснөө. Матриц тус бүрийн тодорхойлогчийг өгчж. Тэгээ x хэрэгцээтэй нийлбэрийг олгоно. За энэ матриц ингэж ашигладаг нэг граммарын дөрөв гэж нэрлэдэг. За одоо би энд яах вэ гэхээр ямар матриц үүсгэх вэ гэхээр за үндсэн энэ А матрицны үндсэн матриц нь яасан гэж бүгд одоо харна. Энэ маань x хэрэгцээтэй. Гэхдээ x-ийн өмнөх коэффициентээс 4 5 0. За дараагийнх нь болохоор яасан гэж чинь y-ийн коэффициент 3 2 1. За дараа нь z-ийн коэффициент гэхээр 2 0 2. За энийг бол үндсэн тодорхойлогч гэж байгаа. Үндсэн матриц. За ингээд А маань матриц. Тэгээ бүгд эндээс болохоор юу болох шаардлагагүй юм тодорхойлогчийн бэлэн олоод өгсөн байхгүй А матрицын тодорхойлж хасдаг. За тэгээ бүгдээрээ x-ийг яаж болдог вэ гэсэн чинь энд маань x-ийг олохдоо доор нь А матриц үндсэн матрицын тодорхойлогч дээр нь болохоор юу гэх вэ гэхээр за бид x-ийг олгож байгаа учраас x-ийн энэний хооронд нөгөөд нь бол яг хэвээр тавь үндсэн матрицын энэний хэвээр тавь шүү зөвхөн x-ийн хооронд. Тэгэхээр манай нөгөө энэ үндсэн матрицын энэ маань бол хэвээр байна. А урдх нь болохоор юу гэхээр нөгөө хариуныхаа матрицыг тавьчихна. За одоо тэрний 1 2 3 x-ийг олгож байгаа мөрөндөө яг 1 2 3 тавих юм шиг. За тэгсэн энэ тодорхойлогч хаана эдэрдэнд бас харъя. 1 2 3 гээд тэгээ нөгөө өрнөслөг нь D матриц юм шиг. Тэгэхээр энэ матрицын тодорхойлогчийг А матрицын тодорхойлогч тухайхаар манай x нь гардаг. Тэгэхээр D маань хасах 6 А матрицын тодорхойлогч хасах 4 буюу манай x нь 4 байна. За одоо y-ийг яаж олдог вэ гэсэн чинь бас үндсэн матрицын тодорхойлогч байна. За би y-ийг олгож байгаа учраас үндсэн матрицынхаа y-ийнх нь оронд нөгөө энэ хариуныхаа юг тавьчихна. 1 2 3. Тэгээ үндсэн матричийн эхний багнууд нь хэвээр байх нь энэ хоёр нь бол хэвээр байна. За тэрээр тавьчих 4 5 0 2 0 2. Зөвхөн y-ийг олгож бас y-ийн багандаа л хариуныхаа багныг тавьж байгаа. За энэ тодорхойлогч маань хаана харъя. 4 5 0 нөгөө нэг ихээр B матриц юм байна. Тэгэхээр B матрицын тодорхойлогчийг А матрицын тодорхойлж байхаар y гарна. Тэгэхээр B-ийн тодорхойлогч 36-ыг өгчөж А-гийн тодорхойлогч хасах 4-ийг өгч. Тэгэхээр хасах гэсэн. За одоо би Z-ийг олно гэхээр бас адилхан А матрицын тодорхойлогчтой байх юм байна. Z-ийнхаа энэ багны хооронд нөгөө хариунд байгаа 3 тоогоо тавьчихна. 1 2 3. Тэгээ үндсэн матрицыг эхний x эргүүдийнх нь хэвээр байна. Би z-ийг олгож байгаа юм чинь зөвхөн z-ийн багны оронд л. За энэ тодорхойлогч хаана гэж харсан чинь 4 5 0 3 2 гэхээр c юм биш. Тэгэхээр энэ маань c матрицын тодорхойлогчийг А матрицын тодорхойлогчд байх нэ. C матрицын тодорхойлогч хасах 4 А матрицын тодорхойлогч хасах 4. Тэгэхээр хариу нь 6. За одоо энэ x хэрэгцээт бүрийнхаа нийлбэрийг олгоно. Тэгэхээр нийлбэрийг олно гэхээр 4 хасах 6-гаа навчна. Тэгэхээр эндээс 10-аас 9-ийг хасах 1. За гэхдээ энэ арга нарын мэдгүй зүгээр бүгдээрээ энийг нэг өөрхөн бодох аргаараа бодоод шууд нийлбэр олчих болно шүү дээ бас тийм. За санийхын Крамерын дөрвөлт. За 15 болохоор юу гэсэн чинь x эрх хувьсгчтай дараах систем цор ганцхан шийдтэй гинэ. Байх нөхцөлийг олно гэж. Тэгэхээр энэ маань хоёр шулуун шүү дээ. Хоёр шулуун цор ганцхан шийдтэй байна гэдэг чинь өсгөр энэ хоёр бол параллел биш. Бас дээрээсээ давхцахгүй л гэсэн үг. За тэгэхээр эндээс би яах вэ гэсэн чинь А матрицын А матриц үндсэн матриц нь нөгөө эндээсээ x-ийн коэффициент t, x-ийн коэффициент 2, y-ийн коэффициент 3, t-ийн коэффициент t-гээс 5. За матрицын маань үндсэн матриц. За эндээс А матрицын тодорхойлогч болно. Хоёрдугаар нь бид тодорхойлогч болохдоо ингээд диагоналж үржүүлээд t-г бүрчийн t-гээс 5, хасах нь 6. Тэгэхээр энэ маань t квадратаас хасах нь 5t,
хасхан 6-аар тарах нэ. За дараагийнх нь. Тэгсэн чинь энэ чи болохоор хаалт гаргаад тавьсан бах та Т-гээс хасан гэж тавьсан бах юм. А матрицын тодорхойлогч нь Т бүрчгэн Т-гээс хасхан 6. За нэг жоохон сонир хэлбэр тавьсан бах чи юу болж байна. За одоо Б матрицыг харъя. Б матриц маань юу вэ гэхээр мөн адилхан. За Б матрицаа Б гэдгээр юу тавьсан байна харъя. За одоо Б дээр яасан гэсэн чинь энд маань манай нөгөө энийг хараа энэ хариуныхаа юг тавьсан байна те. Тэгэхээр би эндээс x-ийг олоход ашиглах матриц. Тэгээ үндсэн матрицын R-ын 2 нь бол хэвээрээ байна. Энийг Т матриц гэж байгаа юм шүү. За би энд нөгөө x хорон тавьсан гэдгээр ингээд тэмдэглэчээ. Тэгэхээр Б матрицын тодорхойлогч явахдаа бид яг хөө ингэж өрчүүлээд Т бүрчгэн Т-гээс хасхан 5 хасхан 3-ыг бүрчгэн 3-1 Т. За тэгсэн чинь эндээс яасан гэсэн чинь Т үрчгэн Т-гээс 5 хасхан Т болох юм шиг. За тэгэхээр эндээс болохоор энийг одоо буруул өчөд байх шүү хэ. Энэ задрахгүй байна да. Ингэж тавьсан байна. Б болохоор Т-ийн квадратаас 5 Т хасхан Т буюу Т квадратаас 6 Т гэдэг. Тэгснэ Т хаалтнаас гараад тавьчих. Т-гээс хасхан 6. Тэгэхээр энэ маань 6 юм байна. Дараагийнх нь болохоор зөвхөн энэ хаалтал хийх юм биш гэсэн харагдсан чинь энийг өртгөн болгон цодлоо тавьсан юм биш үү? Энэ маань шийдэн хийх үхээр ингээ харсан чинь 6 ба хасхныг гаргахаар байна. Тэгэхээр Т-гээс 6 нөгөө чинь Т-гээс хасхан гэхэд Т-ийн нэг ингээ тавьчихад байгаа юм биш. Хаалтаа хийгээгүй энэ 6 энэ юм байна. За даа нь болохоор С нь болохоор Y-ийн оронд тавьсан бах та тий. За харъя. За тийм байна. Яг Y-ийн оронд хариуныхаа 2 багныг тавиад за x нь бол хэвээр. X нь Т 2 хэвээр байсан. За эндээс С матрицаа энэ уул нь эндээс өөрөөр олж болно л да. Одоо нөхөхийн тулд бүгд нэг нээжээ. За тэгэхээр Т үрчгэн 3-1 Т хасхан ингээд диагоналдад үрчилж 2 Т. Тэгэхээр энэ маань юу болсон гэсэн чинь 3-1 Т квадратаас хасхан 2 Т. За нөхөх юмыг харахын тулд эндээс 3-1 Т хаалтнаас гаргачихжээ. Тэгэхээр Т-гээс хасхан 6. Тэгэхээр нөх юм харахаар энд 3, энд 1, энд 6 биш үү? За ингээд үндсэн тодорхойлогч болчлоо. За тэгэхээр одоо эндээс яасан гэсэн чинь 2 дугаарт нь А матриц нь ямар үед шийдгүү гэхээр А матрицын тодорхойлогч хэрвээ тэг үе шийдгүү. Яагтвэл би эндээс уруу матрицыг олж иж тодорхойлогч олдог тий. Тэгэхээр уруу матриц олоход надад тодорхойлогч нэгтгэдэг. Тэгээ уруу матриц нь яаж болох вэ? Нэгийг хохно А матрицын тодорхойлогч гэж учраас нэгийг тоогдож болохгүй. Тэгэхээр үндсэн тодорхойлогч маань тгээс ялгаатай үед манайх цор ганц шийдтэй. Тэгэхээр асуулт нь болохоор шийдийг хамааруулан олоо гэсэн юм байна шүү дээ. За ийм үед цор ганц шийдтэй буюу манай нөгөө Аага бүгдээр олцсон ш Т-гээс 6 бүрчгэн Т дээр нэмэх нэг энэ нь Т-гээс л хат. Тэгэхээр энэ маань Т ажиллахгүй чи Т-ийн 6 ажиллахгүй Т минус хасхныг ажиллахгүй юм шүү. За тэгэхээр одоо энэ бүглэх юм энэ 6 энэ хасхнаас л хат юм ба ш. Тэгээд x эргээ бүр олгдсон байна. Тэгэхээр одоо бүгдээрээ санийхан Крамерын дүрмэл ашиглах юм дээ. Тэг x олохын тулд А матрицын тодорхойлогч дээр нь би нөгөө x олохдоо энэ b гэ ашиглаж штэ нөгөө x-ийн өмнө тавьсан. Тэгээ b матрицын тодорхойлогч маань t хүчин Т-гээс 6 гэж гарсан. А матрицын тодорхойлогч маань Т-гээс 6 хүчин Т дээр нэмэх нэг болоод энийг хуваалцахаар манай x маань энэ байна. За одоо Y-г олыг бол нөгөө C матрич одоо Y-ийг солилцсон шүү дээ. Энийг А матрицын тодорхойлогч байна. За C матрич нь сая хамгийн сүүлийн гарсан шүү. Тэгэхээр 3-1-ийг хүчихэд Т тодорхойлогч нь бахан А матрицын тодорхойлогч маань Т-гээс 6 хүчин Т дээр нэмэх нэг. За тэгэхээр хоёрыг хураалаа. Тэгэхээр манайх Т бахан 3 нь урдаа гарч байгаа юм байна. Т дээр нэмэх нэг. За ийм хоёроор хурсан ба шүү. Тэгэхээр манайх энэ нь 3 юм байна. Тэгээд нөгөө хоёр маань яг адилхан. Энд нэг биш үү. За ингээд болох нэ. За дараах нь 16 нь x хэрэг хувьсгчтай дараах систем өөртөөгийн англи утгын цоргон шийдтэй болохыг харуулъя гинэ. За энэ систем төчлөө.
За тэгэхээс би үндсэн матрц буюу А матрицаар юуг авч байгаа гэсэн чинь нөгөө x-ийн өмнөх коэффициент, y-ийн өмнөх коэффициент, x-ийн өмнөх коэффициент, y-ийн өмнөх коэффициентийг авчих. За энэ бол манай үндсэн матриц. За энэ тодорхойлогч бол тэгэхээр ингэж диагоналж өрчүүлээд хасган синус квадрат өддөө хасган ингээд диагоналдад орчуулж. Тэгэхээр хасах косинус квадрат өддөө. За тэгэхээр одоо би энд юу гэх юм гэсэн энэ нэг юм байна. За тэгэхээр энэ маань гэсэн үндсэн хэлтгэл байгаа хэвээр. Хасах тэмдэг хаалхансаар хачвал синус квадрат өддөө дээр нэмэх нь косинус квадрат өддөө. За энэ маань нэг юм чи манай хариу хасах нэг юм байна. За тэгэхээр нэг гэж бүглэгнэ. За дараа нь тэгэхээр иймд өддөө альва утганд шийттэй байна гэхээр манай А матрицын тодорхойлогч тгээс л шалтгаалтай байх хэвээр. Хэрвээ тэгтэд тэнцвэл энэ бодлого шийдэх болж. Тэгэхээр А матрицын тодорхойлогч маань тгээс ялгаатай байх хэвээр гарсан юм чинь. Тэгэхээр энэ маань шийттэй бөгөөд цор ганц шийдийг олгоно. Тэгэхээр эндээс x зэрэг олгоно дээ. За тэгэхээр x зэрэг олохын тулд бүгдээ яг нэгэнт Крамер хэлсэн чинь Крамер-аар тусгачих тий. Тэгэхээр B матриц буюу x-ийг олохын тулд бүгдээрээ энэ систем төштөлийн хариу нь 1 2 байгааз тэрийг x-ийн хооронд тавиад тэг үндсэн матрицын арийнх нь бол хэвээр байна. Тэгэхээр косинус өддөө хасах синус өддөө. За одоо нөгөө c-г болохоор y-ийг олохын тулд ашиглах учраас y-ийн хооронд 1 2-аа тавиад үндсэн матрицын эхний баг нь бол яг хэвээр байж. За тэгээ эндээс болохоор энэ нэрийг үржүүлэхээр чинь хасах синус өддөө хасах нь 2 косинус өддөө. За эндээс ингээд үржүүлэхээр 2 синус өддөө хасах нь косинус өддөө. За одоо эндээс b x зэрэг олно гэхээр яах юм гэсэн чинь манай x маань нөгөө bx матрицын тодорхойлогчийг a-гийн тодорхойлогчд хаана y-г олохын тулд c-гийн тодорхойлогчийг a-гийн тодорхойлогчд хаачна. За гэсэн манай x маань юу вэ гэсэн чинь хасах синус өддөө усах нь 2 косинус өддөө вах нь хасах. За c гэдгээ би 2 синус өддөө усах нь косинус өддөө болсон вах нь хасах нэг. За нэг хасах нэгээр нь үржүүлээд тэгээ хариу гаргах нь шүү. Тэгэхээр синус өддөөдөр нэмэх нь 2 косинус өддөө энд хасах нэгээр үржүүлэхээр хасах 2 синус өддөөдөр нэмэх нь косинус өддөө. За тэгэхээр x нь 1 2 гэсэн коэффициенттэй юм байна. Тэгэхээр энэ нь 1 энэ 2 гэж болох юм байна. Y нь болохоор синус өддөөг хасах 2 гэсэн байна тий. Тэгээ энэ 2 энэ 1 гэж болох нэ. За эдгээр бол бүгд Крамерын дүрм шүү. За 17 ингээ харсч бүгд энэ чинь нэг юм систем төшлөгч. Тэгээ систем төшлөлийн матриц нь уруу нэгнэ. За тэгэхээр матриц нь үндсэн матрицыг AC BD гэсэн концепт руу үсгэсэн матриц шүү. Миний уруу нь энэ матриц гэж. За тэгэхээр А матриц маань A B C D ба энэ матрицын уруу нь болохоор 9 хасах 3 3 5. За тэгэхээр бүгд эндээс эхлээд А матрицаа олъё. За тэгэхин тулд яг үс А матрицын уруу нь нэмчин. Одоо би энэ уруу матрицынхаа урууг болоход манай А гарна гэсэн үг. Тэгэхээр би А матрицынхаа урууг төр зур юугаар тэмдэглэж байгаа гэхээр C гэж тэмдэглэж. Тэгэхээр 9 хасах 3 3 5 гэсэн матрицынхаа бүгдээрээ одоо энэнийхээ урууг олё. Тэр чинь одоо манай А матриц гэсэн үг. За матрицын урууг олохдоо нэг бүхэн C матрицын тодорхойлогч тэгээд диагонал дэх элементүүдийн байрын солиод нөгөө хоёр элементийг хасах нэгээр хүчилдэг. За ингээд манай 2 дугаар юм матрицын тодорхойлогч гарна. За одоо C матрицын тодорхойлогчийг олох бүгд. Тэгэхээр C матрицын тодорхойлогчийг олохдоо ингээд диагоналдад үржүүлэхээр чинь 45 хасах нь нөгөө диагоналын 2 5-ыг үржүүлж байна. Хасахын нэмэх хэсэг. Тэгэхээр C матрицын тодорхойлогч маань 54 юм байна. Тэгэхээр нэгийг хуваах нь 54-гээр тэгээд 5 3 хасах 3 9. За ингээд энэ манай А матриц гарч байгаа. Тэгэхээр энэ маань 54 юм байна. Энд 5, энд 3, энд нь 3, энд 9 юм байна. За ингээ А матрицын тодорхойлогч хэлсэн. За нэгэнд ингээ олцсон ч одоо нэг Крамер олоо байд тий. За одоо бүгдээрээ яах юм гэсэн чинь энэ А матриц маань юу гарсан бэ гэхээр 54-ний нэгийг үржих нь 5 3 хасах 3 9. За одоо А матрицын тодорхойлогч хэлж.
За тодорхойлогч болохдоо бүгдээрээ ингээд диагноз үржүүлээд тэгээ хасах нь ингээд диагноздод үржүүлнэ. Гэхдээ 54.1 гэсэн тоо маань ингээд дөрвөлөнд нуучирч байгаа шүү дээ. За би 54.1-ийг төр зэрэг К гэж. Тэгэхээр энэ маань 5К, 3К, хасах 3К, 9К. Тэгэхээр яаж бас ингэж үржүүлэхээр чи манайх 45К квадратаас хасах нь ингээд үржүүлэхээр хасах 9К квадрат буюу нэмэх 9К квадрат. Тэгэхээр 54К квадрат буюу би К-аараа зөвөр юугаа хэмнээд 54.1-ийг тавьсан шүү дээ. Тэгэхээр 54-ийн квадрат хураалаа манай А матрицын тодорхойлогч 54.1 юм биш үү. За одоо А матрицын тодорхойлогч мэдсэн чинь бүгдээрээ нөгөө Крамерын дөрвөөр бодох гэдэг шүү дээ. За x-ийг олохын тулд нөгөө bx гэсэн тодорхойлогчоо зохиоё. Тэхийн тулд бүгдээ хариуныхаа одоо нөгөө манай хариу маань байгаа тооны нөгөө шүү дээ. Энэ хоёроо тавьчихна. Т хасах т квадрат юм байна. Т хасах т квадрат. За тэгээд дараагийнх нь энэ маань 2 дугаар баг нь болохоор яг хэвээрээ чинь үндсэн тодорхойлогч. За тэгэхээр манайх энэ маань үндсэн тодорхойлогч энийг тавихаар хамгийн гол нь 54.1 нь хоёулд нь байгаа шүү дээ. Тэгэхээр бид дахиад төр зүрх К гэж тавьлаа шүү. За ингээд 9К юм. За одоо бүгдээ энэ B матрицынхаа тодорхойлогчийг болно. Тэгэхээр яах юм гэж ингэж үржүүлээд тэгэхээр 9ТК хасах нь ингээд үржүүлэхээр хасгасгаар нэмэх нь 3Т квадрат К. За тэгэхээр эндээс бүгдээрээ К-га хаалтнаас гаргачнаа. Тэгэхээр 9Т дээр нэмэх нь 3Т квадрат. Тэгэхээр би эндээс x-ийг болохоор яах юм гэсэн чинь нөгөө bx матрицын тодорхойлогчийг a-гийн тодорхойлогчд хуваах хэрэгтэй. За bx-ийн матриц маань К гурчих нь 9Т дээр нэмэх нь 3Т квадрат. Хуваах нь А матрицын тодорхойлогч юм байна шүү дээ. 54.1 буюу маань нөгөө К маань шүү дээ. Тавраагаад манай x маань 9Т квадрат дээр нэмэх нь 9Т дээр нэмэх нь 3Т квадрат юм байна. 9Т дээр нэмэх нь 3Т квадрат юм байна. Өөрөөр хэлбэл манай энэ нь 9Т квадрат 9Т 3Т квадрат. Энэ 3, энэ 9 юм байна. За ингээ x болцсон. За одоо y олно. Y болох нь бүгд C гэдэг нэг матриц зохионо тий. Тэр маань яах гэж чи y тэнглэх. Y олгож байгаа учраас энэ хариуныхаа матрицыг тавиад тэгээ манай нөгөө x y маань хэвээр байна. X-ийн энэ баг нь хэвээр байна. Тэгэхээр урдаа нөгөө 54.1-ээр үржүүлнэ шүү дээ. Тэгээ би зүгээр 5K хасах 3K тавьчих. За тэгэхээр одоо би эндээс y болохын тулд яах вэ гэсэн чинь за эхлээд тодорхойлогч олчих. C матрицынхаа тодорхойлогчийг болохоор бүгдээрээ ингээд үржүүлээд хасах 5K Т квадратаас хасах нь ингээд хасхыг нэмэх нь 3K. За одоо тэгвэл би y болохоор яах юм гэсэн чинь C матрицын тодорхойлогчийг A-гийн тодорхойлогчд хуваа. За тэгэхээр хасах эндээсээ K галзгарч бүгдээрээ K галзсан сарахаар хасах 5Т квадрат нэмэх нь 3Т. Хаахан А матрицын тодорхойлогч нөгөө К 54.1-ийг тавьсан шүү дээ. Тэгэхээр хасах 5Т квадрат нэмэх нь 3Т. За тэгэхээр хасах 5Т квадрат нэмэх нь 3Т. За ингээд өгч. Тэгээ бүгд одоо x-ийн нийлбэрийг болоод ингэж илэрхийлэхээ хамгийн бага утгыг олгоё. За тэгэхээр одоо бүгд эндээс x-ийн нийлбэрийг болно. Тэгэхээр x-ийн нийлбэр маань x нь 9Т дээр нэмэх нь 3Т квадрат, манай y нь хасах Т квадрат дээр нэмэх нь 3Т. Тэгээ нэрийг юм тэгэхээр хасах нь 2Т квадрат нэмэх нь 12Т. За энэ илэрхийллийн хамгийн бага утгыг олгосон. Гэтэл манай энэ шүү дээ Т-ийн үед доош харсан байх болохгүй. Тэгэхээр энэ хамгийн бага утгаа оройн цэгтэр хамгийн бага утга гэж байхгүй хамгийн их утгаар оройн цэгтэр амда энд Т-г хаших ямар нэгэн тийм юу байхгүй тийм байж болохгүй гэсэн байхгүй. За тэгэхээр маань нийлбэр нь хас 2Т квадрат нэмэх нь 12Т. Энийг 2 энэ 12 биш. Одоо бүгд хамгийн их гэж бод хамгийн бага гэсэн байна. Энэ бол хамгийн их утга болно. За энэ нийлбэр бид нар зэрэг хэсэгчээ эндээсээ уламжлах ухаар хасах 4Т дээр нэмэх нь 12 болоод тэгтээ тэнцвэрсэн чинь Т-ийн яг 3 үед хамгийн их утга авах юм шүү. Тэгэхээр манай x дээр нэмэх нь y нийлбэрийн бүгд хамгийн их утгыг олж байгаа шүү. Хамгийн их утга нь
ямар ах юм бэ гэсэн чинь одоо энэ дээр болсон шүү дээ. Тэгэхээр хас 2-ыг үрчих нь Т-ийг 3 гэдээ тооцовч 3-ын квадрат 9 нэмэх нь 12-ыг хүчин 3. Тэгэхээр 36-аас нь 18 буюу манай хамгийн их утга нь 18 биш. Тэгэхээр энэ хамгийн бага биш, хамгийн их утга юм байна шүү. Энийг хамгийн их утга гэж хэлмээр байна. За дараа нь энэ дараах графуудаас аль нь уруугүй вэ гэнэ. За уруугүй гэдэг нь маань харилцан утгатай биш гэсэн үг. За тэгэхээр одоо бид ингээд бахан граф өгсөн байна тий. Энэ графт ингээд босоод ингээд хөвтлөхөд цор ганц цэгээр хөвтлөөд байл энэ бол функц мөн бүгд функц байна. За одоо тэгчээд x тэнхлэхдээ параллелшнээр хөвтлөхөд манайх ингээд олон цэг аваад байна тий. Энэ бас энэ цор ганц цэгээр хөвтлөж энэ маань функц буюу харилцан утгатай. Тэгэхээр энэ болохоор яасан гэж чинь олон цэгээр хөвтөлж байна. Тэгэхээр энэ бол харилцан утгатай биш, энэ харилцан утгатай биш. За энэ маань 3 цэгээр хөвтөлж байна, харилцан утгатай биш. За тэгэхээр энэ болохоор юу вэ? Хязгааргүй олон цэг авч байгаа юм чинь харилцан утгатай биш. Тэгэхээр энэ хоёрын аль нэг нь уруутай. За тэгэхээр энэ хоёр бол ер нь хоёулаа уруутай л да. За тэгэхээр одоо өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ гэхээр босоо тэнхлэхээр y тэнхлээ параллелшнээр хөвтлөхөд нэг зэрэг хөвтлөж энэ бол функц мөн хэвтэй шулмаар хөвтлөхөд ганц зэрэг хөвтлөж энэ бол харилцан нэг утгатай буюу уруутай. Тэгэхээр 3 5 2 нь уруутай буюу харилцан нэг утгатай бахны x-ийн нэг утганд y-ийн нэг л утга авах гэсэн үг. За 19 нь f функцийн уруу функц энийг. Тэгээ уруу функцийн 5 дээрээ за одоо манай f от x маань s-ийг үржих нь x-ийн куб дээр нэмэх нь t юм байна. За тэгвэл уруу функцийнх нь x гэдэг бол манай анхны функц y тий. Уруу функцийн y гэдэг бол манай анхны функц y гэсэн. Бүгд уруу функцийг олохын тулд y-ийг нь x-ээр солиод x-ийг y-ээр солидог шүү дээ тий. Өөрөлдвөл тодорхойлмжийг сольждаг. Тэгэхээр манай уруу функцийн ингээд 5 цэгтэр утга нь 3 гэдэг чинь энэ маань манай анхны функцийн бол энэ уруу функцийн x гэдэг бол анхны функц y. Y нь анхны функц x гэсэн. Тэгэхээр энэ маань юу гэсэн чинь манайх анхны функц маань 3 цэг дээр 5-ыг авч байгаа шүү гэсэн. За тэгвэл одоо энийг энэ чи орлуулж. Манай анхны функц маань 3 бахад 5-ыг авч байгаа юм шүү. 3-ыг орлуулахаар s-ийг чинь 3-ын куб 27 нэмэх нь t тэгсэн чинь 5 орчин гэсэн үг. Тэгсэн чинь миний олгож байгаа нь 27 s-тэй нэмэх нь t-г олох гэсэн юм шүү дээ. Тэгэхээр манай энэ төлөв утга нь 5 баж таарах нэ. За 21-ийн функц өгчөөд j f x давхар функц x юм бол j x-ийн хувь j 3-ыг олгоно. За тэгэхээр одоо бүгдээр юу гэхээр j 3 гэдэг манай энэний оронд 3 гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бол j би 3-ыг олмоор байна гэдэг чинь манай энэ f x маань 3 байх үеийн x-ийг олоод гэсэн бодлого байна шүү дээ. Тэгэхээр f x нь буюу x дээр нэмэх нь 5-ыг байх нь 2x дээр нэмэх нэг нь 3 байх үед x нь хэд байх вэ гэсэн үг. За тэгэхээр ижлэхээр өгөхөөр x дээр нэмэх нь 5 маань тэнцүү 6x дээр нэмэх 3. За 5-ыг ишаараа тасгарч 2 6-аас нэгсгээр 5 эндээс x-ээ олохоор 2-ыг хуваах нь 5. Тэгэхээр манай энэ байх үеийн x маань одоо j f x байх үед x гэхээр манай x нь 5-ны 2 болж таарах нэ.